судалгаа болоод өмнөх судалгаа болон үдээс хойш явагдах бусад судалгаатай харьцуулах юм бол харьцангуй тийм хөнгөн чанарын одоо өдийн хоолны дараах эксперт маягийн тийм судалгаа болсон байгаа гэж бодож байна. Шүүхийн шимтгэлийн явцыг бол одоо бараг бүгдээрээс мэдэх болмоор 1920-ад оны эхлээс эхлүүлээд Монгол улс анх шүүх яам байгуулагдаад явж байгаа. Тэгээд үндсэн хуулинд 23 оны үндсэн хуулинд бол шүүхийн тухай заалт байгаагүй. Хэдийгээр ингэж явсаар 1940 1960 оны үндсэн хууль шүүхийн тухай одоо шүүх хараа тусаар аливаа хэрэг маргааныг шүүхээр таслан шийдвэрлэх ёстой гэсэн тийм хуулийн заалтууд орсон хэдий ч тухайн нийгмийн одоо үзэл бодол тийм ээ баримтлаас өнгөдөөд энэ нь одоо үндсэндээ хэрэгжих боломжгүй ерөнхийдөө нэг лоозонсын хэлбэртэй заалтууд байсан. Тэгээд 1992 оны үндсэн хуульд бол ерөнхийдөө шүүх засаглал шүүхийн тогтолцооны хувьд бол хамгийн их түлхүүр болсон одоо тийм заалттай үндсэн хууль болсон гэж байгаа. Энэ үндсэн хууль тулгуурлаад өнөөгийн Монгол улс дахь шүүхийн тогтолцооны үндэс суурь нь хөгжлийн үндэс суурь болж ирсэн. 1992 оноос хойш дөрөвдөө одоо шинжилэл хийхгүй явж байгаа. Шүүхийн тогтолцоонд шинжилгээний талаар яриад 1998 оны Монгол Улсын их хурлаас гаргасан Монгол Улсын эрх зүйн шинжилгээний хөтөлбөрийн үндсэн дээр хөгжиж ирсэн байна. Гэхдээ одоо эрх зүйн шинжилгээний хүрээнд бусад хууль тогтоомжийн шинжилгээг төвхөө анхаарсан хэдийгээр хэдийч одоо шүүхийн яг шинжилэл бол нэлээд хоцрогдонгүй одоо хуульч шүүгч болон одоо энэ талын асуудлыг шинжилгээг яагаад ингэж ахиулахгүй явуулахгүй байгаа юм бэ гэсэн жоохон тийм зогсон байдалд орсон салбар байсан юм а. Тэгээд энэ нь өөрчлөлт гаргахын тулд 2000 онд шүүхийн ерөнхий зөвлөлтөөс гаргасан одоо юу байдаг? Стратеги төлөвлөгөө энэ нь бол ийм 7 үнэлэмжинд суурилсан шүүхийн байгууллага ямар байх ёстой вэ? Шүүгч одоо ямар зарчмаар ажиллах ёстой вэ гэсэн 7 үнэлэмж өгөхий стратеги төлөвлөгөөг боловсруулсны одоо үр дүнд болоод өнөөдрийн одоо 2013 оны шүүхийн тогтолцоонд өөрчлөлтийн үндэс суурь нь болсон байхаа гэж бид бол үзэж байгаа энэ судалгаа баримтчгийн судалгааны үндсэн дээр 2013 оны шүүхийн тухай хууль болон шүүх байгууллага тухай хуулийг батлахаас өмнө анх одоо шүүх байгууллага тухай 1993 онд батлагдаад тэгээд энэ хуулийн одоо энэ хууль тодруулсан шүүх тогтолцоо маань явсаар байгаад ардэрэг маань гэсэн одоо энэ засаг захиргааны нэгжид хамааралтай нутаг дэвсгэрээ хамаасан шүүхийн тогтолцоодоо хит их бассан байсныг 2013 оны шүүхийн тухай хуулиар одоо тойргийн зарчмаар байгуулсан нь бол баггүй бүхэмд үүсгэсэн гэдгийг одоо энэ судалгааны дараагийн сэдвээс одоо харж болох юм аа. Тэгээд ерөнхийдөө бол энэ шүүхийн тухай багц хууль одоо шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зөвсөл гаргасан хууль санаачлагчдын зорилго нь болохоор ерөнхийдөө нутаг дэвсгэрийн хэмжээ байршлыг хагазаад хүн амын нэгтаршлыг мөн одоо тухайн шүүхүүдийн шийдвэрлсэн хэрэг маргааны тоог хагазаад одоо бид нар одоо энэ тойргийн системийг ингэж хуваарлсан юм а гэсэн тийм тайлбар тавьдаг. Гэтэл юуныхаа үндсэн дээр бол мэдээж нэг шүүгч одоо бүхэл төрлийн хэрэг маргаанд орж хэрэг шийдвэрлэж байгаа нь одоо тухайн хэргийг шийдвэрлэхэд бас хүндрэлтэй тодорхой үйл ажиллагааг бол бас ингэж хугацааны үед ч гэсэн удаашруулж байгаа учраас гээд одоо шүүхүүдийг эрүү иргэн захирах гэсэн төрлөөр нь дагнан байгуулсан байгаа. Энэ нь бол үүний зорилго нь юу байсан бэ гэхээр шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, шүүхийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах, шүүн таслах үйл ажиллагааг хурдан шуургай болгох гэсэн ийм үндсэн 4 зорилготой байгаа. Эдгээр энэ 4 зорилгын зөвхөн одоо 2 нь бол иргэдийн зүгээс ч гэсэн үе ялгаагүй бүлээн зөвшөөрөгдөх төвшөнд биелэгдсэн зорилго гэж авч үзэж болохоор байгаа. Тэгээд энэ манай судалгааны зорилго нь болохоор одоо ерөнхийдөө Монгол Улсын одоо 21 аймаг одоо шүүхийн хувьд бол бас хэд хэдэн аймагуд нэг аймгийн шүүхтэр төлөвлөсөн ч юм уу тийм их асуудал гарсан. Тэгээд Төв аймгийг сонгож судалсаны одоо сонгож судлах болсон шалтгаан гэх юм бол Төв аймгийн нэгдүгээрт Улаанбаатартыг тойрон байж болохоор хайцсангүй мэдээлэл авах чанар сайтай болов. Тийм ээ. Гэхдээ бас одоо шүүхийн одоо хуваарлалтаараа анхан шатны шүүхийн түвшинд 5 одоо туслаа шүүхүүд харьяалагдсан бас нэг энэ чанараараа бол бусад орон нутгийг бодох юм бол
харьцангуй онцлог давуу талтай. Дээрээс нь бас нөгөө судалгааны ажил гүйцэтгэхэд зардал юуны хувьд ч гэсэн бас их боломжийн аймаг хөтөлбөрөөс учраас Төв аймгийг бид сонгож судалсан юм аа. Тэгээд энэ судалгаагаараа бол бид нэр одоо энэ шүүхийн шинжилгээний хүрээнд хүрсэн үр дүн, тэгээд үр дүн дотроо одоо ямар давуу тал ололтууд байсан, мөн үүний зэрэгцээ ямар шүүхэн алдаа тогтоол гарсан юм бэ гэдгийг одоо бодит амьдралын харилцаан дээр гаргаж ирэхийг зорьсон юм аа. Тэгээд судалгааныхаа ажлыг бол нэг талаасаа шүүхийн шинжилгээний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл сэтгэл ханамж гэсэн одоо санал асуулгаар явуулсан. Энэ нь бол иргэд шинжилгээний талаар иргэд ер нь хэр мэдээлэлтэй байгаа, хэр бэлэн байсан юм бэ гэдгийг судалсан. Нөгөө талаас нь болохоор иргэдийн шүүхийн шинжилгээс явагдсанаар иргэдэд учирч буй эдийн засгийн байдал ямар шүүхийн төвчөнд төгсөн бэ? Эдийн засгт нь хэр нөлөөлсөн бэ гэдэг. За тойргийн зочмоор байгуулсан шүүх нь бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ингээд иргэний хэргийн давж залдах шигтний шүүх 10, эрүүгийн хэргийн давж залдах шигтний шүүх 10. Тэгээд захиргааны хэргийн ингээд дүүргийн эрүүгийн иргэний дөрөв гэдэг ингээд явсан байгаа. Нийтдээ бол 57 шүүх байгуулагдсан 2013 оны хуулийн дагуу. Тэгээд судалгаанд одоо Төв аймгийг яагаад сонгосон бэ гэхээр одоо дэлгэрэнгээр харж болно. 2013 оноос өмнө Төв аймгийн 27 сум анхан шатны сум дундын 1-2 дугаар шүүхэд хариалагдаж хэргийг маргаанаа шийдвэрлүүлээд давж залдах шатанд болохоор Төв аймгийн шүүхэд хандаж давж залдаж байсан. 2013 оны одоо шинжилгээс хойш болохоор 27 сумынх нь 10 нь өөр 4 шүүхэд хариалагдаад анхан шатанд бол Багнуур дүүргийн шүүх, Налаахын шүүх, Хар хорин, Мандал, Зүүн мод гэсэн ийм 5 шүүхэд хариалагдаад давж залдах шатандаа бол Улаанбаатар дархан 10 хэр гэсэн ийм аим тусдаа ийм олон салбар, олон нутаг төсөөлөлөөр шилжсэн өөрөө маш их асуудал агуулсан шийдвэр болсон юм а гэж бид харж байгаа. Тэгээд энэ бол Төв аймаг. Тэгээд саяын дээр зурган дээрс одоо энэ зурган дээр бид нар юу харуулад байна гэхээр саяын энэ Төв аймгийн 27 сум маань хэрхэн яаж хуваарлагдсан юм бэ? Тэгээд энэ дээр одоо юу тодруулж ярих хэрэгтэй вэ гэхээр энэ тойргийн зарчмаар байгуулсан шүүхийн тойргийг хэрхэн тогтоосон бэ гэдэг асуудал бол өнөөдөр хүртэл за судалгааны багийн зүгээс ч гэсэн ард иргэдийн зүгээс зарим тохиолдолд шүүх байгууллагын шүүгч шүүхийн захиргааны ажилтнаа багчдын зүгээс ч гэсэн одоо тодорхойгүй ямар судалгаан дээр суурилж яаж хинээс судалгаа аваад юу харгалзаж үзэж үзсний үндсэн дээр энэ тойргийг тогтоосон юм бэ гэдэг энэ бол үнэхээр одоо тайлагдчихгүй тийм нууц одоо бид нар бол материалыг олж үзэх гээд бол чадаагүй. Тэгэхээр одоо энэ хаана нэгэн газар мэдээж судалгаа хийсэн байгаа тэр судалгаа бол судлаачдад одоо мэргэжлийн албан хаагчдад бүтээмжгүй байгаа юм чинь ард иргэдэд бол ямар төвшөнд хүрээгүй гэдэг тийм дүгнэлтийг бид нар өгсөн байгаа. За ингээ хойтлын энэ 3 сум бол хоошо мандал дахин явдаг энэ ягаанаар чигнэлийн ягаанаар бүтсэн. Тэгээ энэ голын энэ улаанууд нь бол одоо 100 мод руугаа явдаг. Эрдэнэ санд одоо энэ юу руу явдаг? Хар хорин руу явдаг. Тэгээд бид нар болохоор одоо яг энэ судалгааны ажлыг 10 сумд явуулсан. Тэгээд сонгож авсан 5 шүүхийнхээ одоо өөр аймгийн шүүхэд хариалагддаг болсон 5 сумыг сонгож аваад тэгээд тэр өөр шүүх рүү явдаг болсон. Яг зэрэгэлдээ Төв аймаг руу 100 мод руу явдаг ийм 2 сумын иргэдээс сонгож судалгаа авсан. Тэгээд энэ Эрдэнэ санд Дэлгэр хаан 2 сум дээр бүр очиод судалгаа авч явах хэвчээд болов иргэд болоод ерөнхийдөө шүүхийн тогтолцоо өөрчлөгдсөн та энэ талаар мэдсэн үхээр үндсэндээ шүүхийн тогтолцоо гэдэг чинь юу вэ гэж асуулт ирлээ. За ерөнхийдөө ингээ 13 онд ингээ ийм одоо шүүхийн шинтгэл явагдаж байгаа. Шүүхийн тогтолцоонд ингээ шинжилэл болсон. Танаа сумын иргэд бол одоо 100 мод руугаа биш одоо ингээ хар хорин руу явдаг болсон шүүхээр за тийм хаа нэрээ нэг одоо хэрэг төвд оролцолтод гэдэг нэг бүтгүү гарууд нэг тим юм ярьдаг шүү гэдэг тийм ажилтаа. Гэхдээ үүнээс юу хийж болж байгаа юм гэхээр ард иргэд бол ерөнхийдөө мэдээлэл аваагүй. Дээрээс нь авсан байлаа ч гэсэн шүүх цагдаатай холбоотой мэдээллийг судлаач болон одоо сонирхсан хүнд ил гаргах маш дургу. Яагаад гэхээр ерөөсөө аль бол бүтгүү хүн цагдаатай шүүхтэй холбогддог. Тийм учраас ер нь энэ талаар холбогдсон байсан ч гэсэн дугаа явсан дээр гэдэг. Тийм хандлагатай. Тэгээд ерөнхийдөө ингэж тайлбарлаад учрыг хэлээд бид нар бол одоо ийм судалгаа авч байгаамаа иргэдийн мэдлэгийн түвшинд хэмжиж яваамаа одоо сурталчилгаа тийм хуулийн шүүхийн шинжилгээний талаар судалгаа хэр зэрэг явагдаж байгааг ингээд судалж байгаамаа гэдэг ингээд тэгэхээр нэг жоохон уужраад юм ярьдаг.
Тэр бол энэ хандлагад бол одоо ямар аргаар ч юм бэ гэмээр юм өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэдэг. За дараа нь болохоор одоо шүүхийн судалгаанд хамрагдсан гэдэг бид нар одоо сум дундын 23, 21 дүүгийн 4-р шүүх гэдэг энэ шүүхүүдэд очиж шүүхийн судалгааны ажилтан, шүүгч, прокурор, дээрэс нь өмгөөлөгч тийм ээ ард иргэдтэй ингэж судалгаа авсны дүн дээр одоо эдгээр дүгнэлтүүдийг гаргаж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол түрүүн би хэлсэн ард иргэд мэдээлэл хуваалцах маш их дургүй байдаг. Ялангуяа шүүхтэй холбоотой мэдээллийг ийм учраас анх бол манай судалгаагаар бол 150 анкетын судалгаа авах төлөвлөж байсан. Тэгтэл яг бодит амьдрал дээр хөдөө орон нутагт очихоор их гол малын хулгай гэдэг ингэнгүүт нөгөө хүмүүс нь төв дээр байдгүй ч юм уу тийм бүр энэ тийм тараад очсон. Тэгэхээр нэг супер орсон хүн нь ярилцлага өгдөг. Тийм учраас яг төврийн хэмжээ бол харьцангуй багсан байгаа. Ганцаарчсан ярилцлага бол ерөөдөө яг шүүхлэр уулзсан иргэнтэйгээ шүүгчтэй, өмгөөлөгчтэй, цагдаатай, прокурортой, мөрдөн байцаагчтай ийм хийсэн судалгаанууд байгаа. За энэ иргэдээс авсан судалгаанаас харахад бол ингээд 2013 оноос өмнө бол хойно үйлчлүүлжсэн иргэд гэдэг ингээд энэ судалгаанууд нь ерөнхийдөө бол 10 одоо хууль хэрэгжиж хийснээс хойш 2 жилийн хугацаанд яг шүүхээр явсан иргэдийн тоо бол өмнө явжсэн иргэдийнхээс харьцангуй бага байт юм байлээ. Тэгээд яг нөгөө хэрэг маргаан шийдвэрлэж байгаагаасаа болоод бас тэр хүний одоо мэдээлэл өгөх тэр нь одоо нөлөө орсон байна. Одоо миний талд шийдвэрлэж шүүх сайн шүү. Одоо энэ тогтолцоо зөв шүү гэж яваад байдаг. Нөгөө талдаа болохоор одоо энэ бүтэхгүй болчиход байгаа гэхээр одоо ерөнхийдөө энэ бас судалгааны энэ арга барилыг анхаарах хэрэгтэй байна гэж байна. Судалгааны шүүхийн тогтолцооны талаар иргэдийн мэдээллийн төвшинг энэ одоо судалгаагаар харуулж байна. Энэ дараагийн диаграмаар энэ бол энэ ногоон арай цад ногоон энэ зураас нь болохоор 2010 шүүхийн тогтолцоо хэр өөрчлөгдсөн бэ гэхээр нийт орсон иргэдийн 40% нь одоо шүүхийн тогтолцоо өөрчлөгдсөн талаар ерөөсөө огт мэдлэггүй. Тэр нь бол бас нэлээд өндөр түвшин гэж бодож байгаа. Энэ нь бол зөвхөн манай судалгаа биш шүүхийн ерөнхий зөвлөлөөс болон бусад байгууллагаас одоо авж байгаа судалгаануудын жинхэнэ бол ер нь их ойрцоо түвшинд гарч байгаа учраас энэнийг бас энэ анхаарч үзэх хэрэгтэй болов гэж бодож байгаа. За ерөнхийдөө бол шүүхийн шинжилгээний талаар мэдээж судлаач хүний хувьд ч гэсэн одоо бидний хууль хүний хувьд ч гэсэн үүрэг даалгуулах ингээд ерөнхийдөө тогтолцоо ийм их шинжтэй болж байгаа, ийм сайн тал байна, ийм үр нөлөөд хүрэх гээд ингээд тайлбарж өгсний дараа бол иргэд бас тодорхой хэмжээгээр байр сууриа илэрхийлээд энэ сөрөг хандлага нэлээд их байсан. Юу гэхээр ерөөсөө түрүүний хэлсэн шүүхийн тойргийн тогтолцоо хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна. Энэ нь бол чирэгдэл үүсгэж байна гэдэг байгаа. Хоёрт нь болохоор ерөөсөө ямар ч мэдээлэл ирдэггүй. Сонгоод удаагууд бол манай нутагт юм ирж тайлбарлаж ярьж өгдөг хүн байдгүй гэсэн нэг тийм хандлага байгаа. Тэгэхээр ерөнхийдөө иргэдийн зүгээс ч гэсэн альва ийм шийдвэрийг бол цахим хуудасаар биш одоо багийн дараагаар ч юм уу тийм ээ одоо хүндээ хүрдэг тийм системээр биднэрт дамжуулж мэдээлэл өгч байгаа ч гэсэн хүсэл бол маш их байсан. Яагаад тэгэхээр өнөөдөр манай нийгэмд одоо байгууллага бидний мэдээлэл бол ээл тод нээлттэй та бүхэн хүссэн цагтаа дутаа цагтаа үзэж болно интернет дээр байгаа. Гэтэл одоо Улаанбаатар хотын төвшөнд ч гэсэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн технологийн өндөр хөгжил донд бас бичсэн шүү дээ. Гэтэл хотын А, Б зэрэглэлийн бүсэд байгаа хүмүүс бол үнэхээр дутаа цагтаа дутаа мэдээлэл авдаг. Хотын захын дүүргүүдээс өсвөлд орон нутгийн иргэд бол гар утастай байя интернет байхгүй, интернет байя гар утас ашиглаж мэдэхгүй. Гэх мэтчлэнгээр мэдээллийг түгээх арга замыг бодвол альва нэгэн тогтцоо буюу шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ энэ мэдээллээ хэрхэн яаж түгээх вэ гэдэг сувга маш зөв сайн нарийнж тодорхойлох шаардлагатай юм болов уу гэж би бодож байна. Тэр тойргийг яаж тогтоосныг ерөөсөө ойлгохгүй байж болно. За яг тойргийг тэгээд тогтоосон юм байлгүй дээ. Гэхдээ яагаад энэ орон нутгийн иргэдийн одоо ахуй те дээрэс нь энэ орон нутгийн дэд бүтэц дээрэс нь энэ нийтийн тээврийг харгалзаж үзэж болоогүй юм байна. Энэ бол одоо биднээс асуудалгүйгээр газрын түвшин дээр тодорхой байгаа асуудал шүү дээ гэж нэг юм асуудал яваад. Жишээлх юм бол одоо энэ дараа нь гарч ирэндээ одоо ингэ төв замаараа 150 км тасмал замаар яваад 2 цаг яваад очт юм аа бид нэр. Одоо 90 км болчиход байна. Тэгсэн чинь ялаагүй шорон замаар 2 цаг бүр шоронд нүдөөсөр яваад очдаг. Энэ бол ерөөсөө шинжлэл биш. Километрээр ойртод байгаа хэдий ч гэсэн биднэрт бол бүр дарамт дээрээс нь нийтийн тээвэр явдаг болохоор асфальт хувь унаа гараа явдаг, асфальт хүн хүсэлдэг. Энэ бол зарлын хувьд биднэрт
маш их хүндрэл учруулад байна гэсэн тийм гарч ирж байгаа. Энэ бол ялангуяа одоо төв зам болон төвөөс аслагдсан сундуудад амьдарч байгаа иргэдийн хувьд маш их хүндрэл учруулдаг юм байна гэдэг нь одоо Дэлгэр хаан Эрдэнэ сантын жишээн дээр бүр аюул сан гарчсан. За шүүхэр иргэд бол бас хийжсэн та ингээд одоо энэ учир шалтгаануудаас үүсээд шүүхэр үйлчлүүлэхэд бас их хүндрэлтэй болчихсон. Яагаад тэгэхээр дав залах шатны шүүхэд хандах бодвол бүр их асуудалтай болсон. Бид нар өмнө нь одоо юу гэдэг сундууныхаа шүүхтэр очиод анхан шатн дээр хэрвээ би шүүхэн шийдвэртээ санал нийлээгүй бодвол дав залах шатныхаа өргөдөө өгөөд тэгээд ингээд шийдээ явуулдаг гэсэн бол бид нар өнөөдөр хар хооронд очиж хаа байсан эндээс очиод хар хооронд очиж өргөдөө өгчөөд дараа дав залах маань 10 хэрлөө явчихдаг. Тэгэхээр одоо ер нь бол ядуу хүнд төр их хатуу байд юм байна. Надад тийм тэнхээ байхгүй би дав залтахгүй гэж нэтж байгаа хүмүүс одоо зөвхөн 10 хэрийн жишээн дээр бас газар гарч ирчихсэн л да. Тэр дархан энэ дээрээ тэрнээр ярьжсэн. За энэ өөрөө одоо энэ тойргийн тогтолцоонд шилжсэн өөрөө одоо энэ нотлох баримт цуглуулахад бас их хүндрэл учруулж байна. Энэ нь бол юутай холбоотой вэ гэхээр би өөрөө арай хийгээд амиа тэгээд шүүхтэр очих нэг гэрч цуглуулахад хичээгээ яах вэ? За энэ бол эрүүгийн хэрэг гэх тийм ээ. Нэг удаа ингэ яваад гэх. За тэгэхээр байнга тогтмол гардаг нэг асуудал гэх юм бол иргэний хэрэг дээр ажилласан жил тогтоох асуудал хүндрэлж гарч ирж байгаа. Энэ нь болохоор одоо жишээлх юм бол мөн л ялгаагүй одоо хамгийн хол зайтаг юм гэж жишээ болж байгаа юм л да. Юуны Эрдэнэ сантын юу иргэн ажилласан жилээ тогтоох гээд шүүхэд хандахаараа хар хороо очдөг. Хар хороо очиод өргөдлөө өгөхөөрөө 100 модоос очиж архивын мэдээлэл авдаг. За тэгээд хар хорон руу очиод 100 мод руу очиод буцаад хар хорон руу очиод ингэж явсаар байцад энэ нь бол надад би хэрвээ 100 мод дээр байсан бол очиод ангийнхаа төв дээр очиод би өргөдлөөч өвчин одоо лалгаач авчин өөр бус ажиллаа хэмжүүлчин тийм ээ. Тэгээд ингээд нэг дор газраа шийдчих хэмээг одоо ингээд 3 твш ингээд салгаа хийчих бол бас их хүндрэлтэй юм аа. Энэнийг зохицуулах арга байна уу? Яг шийдвэрлэл одоо иргэндээ шүүх ойрхон болохгүй, иргэнийхээ задлыг хэмнэхгүй гэдэг тал дээр анхаарч үзээч гэсэн тийм асуудал гарч ирж байгаа. За үүнээс гадна одоо хувь хүний одоо аншин юм да. Нэг дассан газраа даавуу зөөлөн гэдэг шиг одоо өөр аймагт очихороо орох газар байхгүй, таних хүн байхгүй, асуух газар байхгүй, ерөөсөө юмаа мэддэггүй. За энүүнийгээ даваад туллаа гэхээр жалга догны үзэл их байна. Одоо энэ тэр нөгөө нэг ямар сайн хариултын энэ дээрээ гэдэг ингээд ер нь шууд тэгж хэлж байгаа юм. Манай аймгийн тэр аймгийнхаа угаасаа тэгж хэлдэг юм. Тэгээд ер нь бол өөр аймгийн хүн очичоор хийвгүй шүү дээ. Ер нь тэгээд гадуурхагдаад ингээд байж идэм юм аа гэдэг. Энэ яг л зүгээр энэчээ дурддагсан ч гэсэн одоо тогтолцооны нэг шинжилгээний үед гардаг хаа газар гардаг асуудал нэг энэ нэг бол яг тогтолцооны асуудал гэхээсээ илүү зүгээр нөгөө шилжилтийн явцын асуудал гэж авч үзэх зүйтэй юм болов уу. За эрэг хандлага бас байна. Эрэг хандлага гэхээр хугацаа богиносон. Ямар ч үсэн анхан шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхэд хугацаа бодвол их богиносон байна. Хариу бодвол хурдан ирж байгаа хурлын зай товой те маш хурдан буцааж хийж өгч байна. Энэ бол их зүгээр байна гэжсэн. Тэгээд дээрэс нь одоо шүүгчийн тав нэмсэн. Шүүгчийн тав нэмснээрээ би бол хүлээлт бол байна. Яг миний хэрэг маргааныг шийдээгүй байгаа л да. Гэхдээ хүлээлт байна гэсэн хандлагууд байна. Мэдээж тэр хүн цаг ихтэй завтай дээрэс нь одоо дагнаас судалж байгаа бол миний хэрийг одоо дахид дав залтахгүй төвшөнд шийдээд өгчих байхаа гэсэн итгэл үнэмшил бол иргэдэд маш өндөр байлээ. Тэгээд энэ мөн ялгаагүй нөгөө шүүгчдийг одоо дагнах нэг төрлөөр дагнуулах, шүүхийг бас дагнуулах гэдэг дээр бол иргэд бол маш их тааламжтай одоо энэ их зүй шийдвэр гарсан юм аа. Тэгээд эдгээр бол эрэг талын үзүүлэлтүүд байлаа л да. Тэгээд иргэдээс авсан судалгааг ингээд дүгнээд үзэх юм бол одоо та шүүхийн одоо өмнөх тогтолцоог илүү үзэж гин үү? Одооныхыг нь илүү байна гэдэг ямар санагдаж байна гэхээр яг 50% санал хуваагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бас яг энэ шүүхийн тогтолцоо өөрөө их буруу байсан юм аа гэж хэлэх үндэслэлгүй. Яагаад гэвэл 2 жилийн дотор бас энэ 50% төвшнийг бүлээн зөвшөөрлөлтийг олж авна гэдэг бол аливаа ийм том тогтолцооны өөрчлөлтийн хувьд бол бас их том амжилт гэж одоо судалгааны багийн зүгээс үзэж байгаа. Мэдээж энэ дээр хэрвээ ард иргэдэд зориулсан тийм ээ танин мэдрэхүйн соён гэгэрүүлэх таниулах үйл ажиллагааг улам илүү явуулсан бол энэс илүү үр дүнд хүрэх болцоотой байсан гэж бодож байгаа.
Тэгээд ерөнхийдөө санал асуулгын дүнд болоод ингээд яагаад одоогийн тогтолцоо сайн байгаа, яагаад өмнөх тогтолцоо сайн байгаа юм бэ гэдгийг ингээд харуулж байгаа. Ерөнхийдөө хамгийн их одоо өндөр оноо авсан, таалагдсан асуудал гэх юм бол шүүхийг дагнасан, шүүгчийг дагнан мэргэшүүлж байгаа гэдэг. Хамгийн их одоо бүлээн зөвшөөрөхгүй дургуй хүчлийг бүргэж байгаа асуудал бол иргэдээс гарах зардал нэмэгдэж байна. Дээрээс нь цаг хугацаа маш их авч байна. За тэгээд энэ шалтгааныг одоо кейсүүдээр одоо тодорхой тохиолдлуудаар тайлбарлая гэж бодсон юм л да. Тэгээ нэгдүгээр юу нь болохоор шүүхийн тогтолцоо өөрчлөгдөд нэг сөрөг тал байгаа. Тэр нь болохоор ерөөсөө нутаг дэвсгэрийн харьяалал гэдэг засаг захиргааны нэгж гэдэг бодвол би тэрэнд харьяалагдчих хэрэгтэй хүн. Гэтэл яагаад намайг ингэж өөр тийш нь цөлчвөө. Тэгээ би яагаад тийшээ явах вэ гэдэг дээр маш их эмзэгэлт хэл юм байлээ тэ хүмүүс. Хоёр дахь нь болохоор юм чинь ерөөсөө иргэний хэргийн түрүүн би дурдсан шүү дээ. Иргэний хэргийн хувьд бол нотлох баримтыг иргэн өөрөө цуглуулдаг. Цуглуулах хэвээр нотлох баримт болгоно нь Төв аймгийн төв дээр үүдэг 100 мат төв. Тэгээд одоо Эрдэнэ сантын иргэн болохоор одоо ингэж би одоо ингэж наашаа цаашаа яваад ингэж хэцүү байна. Энэ үнэ бол бас хэцүү гэдгийг бол харуулж байна л да. Тэгээд за энэ бол ерөнхийдөө иргэдтэй холбоотой үүсэн ерөнхийдөө сан сэтгэл хэлээ. За шүүхийн шинжилгээний хүрээнд авч үзэх шаардлагатай байсан болов гэсэн дараагийн нэг асуудал бол шүүх болон бусад хууль санхүүгийн байгууллагын хооронд хууль ажиллагааны уялдаа холбоог ерөнхийдөө нарийн сайн судлаагүй байхаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь болохоор шүүх нь болохоор одоо Төв аймгийн 27 сумын 10-ыг нь өөр тийш нь харьяалуулснаар төсвийн 50% аваа гэсэн. Тэр нь болохоор өнөө шүүх маань өөрөө урд нь явуулж исэн үйл ажиллагаагаа явуулах гэхээр хөрөнгө мөнгөний хүрэлцээг болчтой. Тийм учраас одоо нүүдэлэн шүүх хурал зохион байгуулах зэрэг ажлууд бол нэлээд хоцрогдож байна. Хоёрдугаар нь прокуроруудын зүгээс бол маш их хөндлөлт юм байлээ. Төсөв одоо манайх дээр ачаал нэмсэн ернээсээ төсөв нэмээгүй, хүний нөөц нэмээгүй. Тэгэхээр ернээсээ шүүхийг ингээд бүхэл бүтэн хуулийн байгууллагын дундаас яагаад ингээд шүүхийг ганцаараа ингээд өргөд авчихсан юм бэ? Бид нарыг чинь ингээд хамтдан шийдэх ёстой байсан юм шүү. Хэрвээ шүүхийн хүний нөөцийг бодож байгаа бол манай хүний нөөцийг төсөвтэй хамт бодолцож үзсний дараа энэ шийдвэрийг гаргах ёстой байсан юм шүү гэсэн. Энэ мөн ялгаагүй цагдаад байна. Цагдаа дээр энэ хүний нөөц төсвөөсөө гадна бас нэг юу бол бусад тогтолцоотой байгууллагын хувьд засаг захиргааныхаа нэгжтэй харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгтэл одоо Төв аймгийн цагдаа дарханд очиод юмаа хийгээд иж болдгоо дархны цагдаа нөгөө төргөө шийдэл яваад иж болдгоогоос болоод албан бичиг солилцох зэрэг ингээд хугацаа алдаад байна. Энэ үн дээр одоо ямар арга хэмжээ авч бол зохилтой вэ? Энэ нэг цааш нь уламжлаач гэсэн байна. За энэ нь бол ингээд кейсээр одоо мөрдөн байцаагч прокурорлоос авсан ялцгаас одоо харагдаж байгаа аяндаа судалгааны материал дээр бүрээ ихээр байгаа та бүхэнд танилцаарай. За цаг хугацааны тухайд гэсэн одоо манай бүлгийн 3 дугаар бүлийн асуудал бол орон зайны хувьд яаж өөрчлөгдсөн бэхээр энэ одоо харагдаж байна л да. 143 км болсон. Тэгтэл ингээд 243 км 143 болгосон байж гэдэг юм тийм ээ. Тэгээд энэ нь болохоор дараагийн төслөлтөн дээр болохоор энэ одоо зам харилцаа дэд бүтцийн асуудал ямар байгаа юм бэ? Энүүнтэйгээ уялдаад бас яг цаг хугацаа зарлалын хувьд бол хэмнэлт гарч чадахгүй. За ингээд нэг богинохон тооцоо хийсэн бид нэр. Энэ нь бол зүгээр Жарлан сумын иргэдийн жишээн дээр авсан байгаа. Жарлан сумын иргэд болохоор Төв аймгийн 100 модоос Сэлэнг аймгийн Мандал сум гэсэн хоёр чиглэл зорчих шаардлагатай байна. Хэрвээ иргэний хэрэг шийдвэрлэж байгаа бол тэгээд үндсэн зардал гэдэгтээ бид нэр энэ тохиолдолд бол үндсэн зардалтай хоёр тал зорчих унааны зардал, хоолны зардал гэсэн зардлыг авч үзсэн байгаа. Тэгээд ингээр тасчихсан байна. Хэрвээ 100 мод явж исэн бол унааны зардалтай 24,000, хоолны зардалтай 10,000, ингээд нийт 34,000 төгрөгийн зардалтай байж нэг хүн нэг удаа шүүх рүүгээ явах. За тэгээд хэрвээ Мандал сум руу явахаар болохоор суудлын тэрэг хөлсөж явдаг гинэ. Ягаад тэгэхээр ингээд дамжаад хүрэх боломжгүй заавал ингээд тусгай машин явдаг нийтийн тээвэр байдаггүй. Тэнгүү суудлын тэрэг хөлсөнгүүд 80,000 төгрөг хөсөлдөг. За хоолны ялгаагүй 10,000 байлаа 90,000 төгрөгийн зардалтай байдаг юм байна. Тэгээд ерөнхийдөө бол өөрийнхөө унаагаар явах юм бол 40,000 төгрөгийн бензин хийдэг. Гэт ингээд энэ зардлын зөрүү бол 34,50 гээд доотлол нэг 10 хэдэн мянган төгрөгийн зөрөө гараад байгаа. Нэг удаа явах тохиолдол болгон гарч байгаа гэдэг бол бас хувь хүний орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн зардал хэрэглээ. Тэгээд тэрүүтэй харьцуулах юм бол бас нэлээдгүй юу байна да өндөр гарч ирж байгаа. Тэгээд энэ үеийн холбоотой мандат юу яа 2014 оны үүн дээр юу нэмжтэй
хэлэх ёстой гэхээр одоо хувь хүнээс гарч байгаа зардал гэдэг нь зөвхөн одоо унааны зардал, хоолны зардлыг тооцох ёсгүй. Яагаад гэвэл тэр хүн нэлээд их зардал гарч байгаа үгүй. Тэр нь юу вэ гэхээр 2014 оны мэдээгээр болохоор Монгол улсын иргэн хөдөлмөр хэрэглэдэг хүний дундад сарын цалин нь 762 мянган төгрөг байдаг гэх. За ажлын 21 хоногоор бодох юм бол тэр хүний өдрийн цалин Монгол улсын иргэний дундад өдрийн цалин 63 мянган төгрөгийн цалин байдаг юм. За тэгээд ингээд зөвхөн одоо энэ түрүүний гарч ирсэн одоо 40 мянган төгрөгийн зардал дээр энэ өдрийнх нь алдсан цалингийнх нь орлогыг бас нэмэх юм бол нэг хүнээс хамгийн доотлолтой 120 мянган төгрөгийн зардал гараад байна гэдэг бол бас өчигдөр шалгана. Дээрээс нь тэгээд тэнцэнэ очих нь одоо жишээлх юм бол жалантын иргэн чинь манд руугаа нэг яваад буцаад Төв аймагтаа нэг конод ингээд дамжаад явах юм бол энэ зардал бол бас хамгийн тоогоор явдлынхаа тоогоор улам өсөх гэсэн. За тэгээд энэ дээр бол байна л да. Энэ Эрдэнэ сантын хүн байсан энэ хүн бол бас онцгой тохиолдол. Яа тэгэхээр нөгөө мөнгөгүй ажил хийдэггүй, тэтгэврч авдаггүй нэг тийм хүмүүс хөдөөгөр дүүрэн байна. Тэгээд энэ хүний нэг нь баггүй. Тэгээд хүн зоцсон эргээр цагдаа дуудагдсан хар хоринлоо. Тэгээд явж очиагүй очихгүй болохоор нь та ерөөсө дуудсан цагт ирдгүүгээд авч хорчдөг гинэ цагдаа. Тэгээд ерөөхдөө тэр хүн бол түмэн зовлон ягсан мэдээж үнэнтэй ч байгаа, худлаатай ч байгаа. Гэхдээ бол их ор үндэстэй юм ярьжсэн л да. Тэгээд ер нь бол дахин хэд дахин дуудагдчихдаг. Зардал их өндөртэй. Тэгээд би ер нь зөвхөн санхүүгээрээ биш, эрүүл мэндээрээ бас хохирдог. Яа тэгэхээр хүний газар ингээд усан болоогүй газар ханд өгшөө намайг бариад хорчдөг. Чигтэй газар зайд би эрүүл мэндээрээ хохирсон. Би цагдаа шүүгтнэ гэд яриад байгаа хүн байхгүй. Гэхдээ тэр яг үнэхээр бас тийм байна уугүй тий. Тэгэхээр бас энэ эрүүл мэндийн талаарх хохирлыг бас бодож үзэх хэрэгтэй. Тэгээд энэ бас нэг залуу байсан л да. Төв аймаг ч өөрөө транзит бус маш олон одоо улсын хэмжээний зам огцдог. Зөвхөн Төв аймгийн иргэд гэхээсээ илүү хаа хамаагүй хүн аюух дуудагдаж Төв аймгийн цаг шүүхтэр одоо шүүх хурал ордог юм байлаа л да. Тэгээд энэ залуучаар Улаанбаатарын иргэд Төв аймагт автын ёсол хийгээд ингээд байнга дуудагдсаар байгаад ажилласаа гараад нөгөө хэлэлцүүлээ аваад акт аваад ингэж явсаар байгаад ажилласаа гацсан. Гэтэл энэ хүндний зардал тэр явсан зардлаасаа илүү дахиад бүр одоо өрх гэрээ тижих орлогогүй болтол болсон тэр зардлыг бас хаана яаж болцож үзэх вэ? За тэгээд ерөнхийдөө манай судалгааны дүгнэлт болохоор шүүгчийг мэргэжих боломжийг хангах хүрээнд ямар дүгнэлтөнд төрсөн бэ гэхээр ер нь бол шүүгч дагнаж мэргэжих боломжоор бүрдсэн юм байна. Тэр энэ дагнаж мэргэжиж байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлнө. Тэгээд шүүх өөрөө дагнан байгуулагдаж байгаа нь бас сайшаалтай. Тэгээд энэ эдгээр ингээд үйл ажиллагаанууд явах шинжилгүүд явагдсанаар шүүгчийн ажлын ачаалал буурах нь өөрөө шүүхийн шийдвэрийн чанарт өөрчлөлт гарна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлээд байгаа л да. За дүгнэлт нь дараагийнх болохоор шүүхийн тогтолцооны өөрчлөлтөөс үүдэн холбогдох бусад байгууллагад үүсэж байгаа үйл ажиллагааны үүсэж байгаа үйл дагавар гэдэг. Энэ нь болохоор ерөөсөө шүүхийн тогтолцоо өөрчлөгдснөөрөө цагдаа прокурорын байгууллагын ажлын ачааллыг их нэмсэн байна. Энийг ерөөсөө харгалзаж үзээгүй байна. Тэгээ бүтэц зохион байгуулалтын хувьд өөр нэгжтэй хамтарч ажиллаж байгаа нь бол одоо энэ нөгөө ажиллах боломжийг бүрдүүлсэн ядаж ийм дүрм журмыг боловсруулаагүйгээс болоод энэ ажил ерөнхийдөө юм гацаатай байдалд ороод байна гэдэг ийм асуудал гарч ирж байна. Тэгээд за засаг захиргааны хил хязгаар гэх түрүүн би ярьсан байна. Иргэдэд дараагийнх нь нэг томоохон дүгнэлтийн нэг хэсэг бол иргэдэд хүрж байгаа мэдээллийн түвшин маш муу байна. Яагаад тэгэхээр ерөөсөө иргэд шүүхийн шимтгэлийн талаарч мэдээлэл байхгүй. Тэр ерөөсөө шүүгч яасан хамгийн их мэдчихсэн мэдээлэл зургатаар яриадсан шүүгч цалингаа нэмүүлсэн гэсэн тэр тогтолцоо юу гэж ярьж байгаа. Тэгтэл яг шүүгчийн цалин нэмж байгаа ч юм бол өөрөө нэг шийдвэр болохоос яг тогтолцооны өөрчлөлт мөн үү биш үү? Тэрийг бас ялгаж салгаж ойлгуулах тал дээр арга хэмжээ авмаар юм шүү. Тэгээд ерөнхийдөө иргэдэд чиглэсэн эрх зүйн шинтгэл мэдээлэлтэй эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар тийм сургалт сурталчилгааг илүү хангалттай хэмжээнд явуулах шаардлагатай байна. За тэгээд энэ үнийг ерөнхийдөө энэ мэдээллийн хомсдыг ямар шалтгаанаас үүсэж байгааг гэж харсан байх хэрэг төр болохоор одоо иргэн хүн болохоор төр надад мэдээлэхдээ би өөртөө мэдээлэл олж авч чадахгүй байна гэдэг. Төр нь болохоор ерөөсөө иргэн хүний үүрэг бодвол хуулиар мэдэх ёстой. Энэ хоёрын хоорондох гацаа гаргаж чадахгүй байгаа тохиолдолд бол ерөнхийдөө энэ эрх зүйн талаарх мэдээлэл сурталчилгааг түгээн гэдэг бол бас жоохон асуудалтай. За иймэрхүү судалгааны үндсэндээ дараах санал зөвлөмжүүдийг боловсруулсан. За иргэдэд тулгарч байгаа бэрхшээлүүд нь болох юм бол ямар ч байсан түрүүнс дүн сая хэллээ. Одоо энэ
таниулах, мэдүүлэхтэй соён гэрэл тал дээр энэ мэдээллийг харах зөв арга хэлбэр сургыг хайгаач. Тэгвэл бол ганцхан хоёрхан одоогийн байгаа бол хангалтгүй юм байна гэдэг бол мэдлэгдэж байна. Дээрэс нь аливаа нэгэн томоохон тогтцоог өөрчлөлтөө ялангуяа одоо энэ шүүхийн тогтцоог өөрчлөлтөө бол тухайн орон нутгийн иргэдээс санал зөвлөмжийг авах. Дээрэс нь бас одоо нөхцөл байдлын танилцуулгыг тийм одоо орчны үнэлгээ энэ төр гэдэг хийх хэрэгтэй байна. Тэгээд шүүхийн байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудын ажлын албан хаагч юм уу дөрвөн төрөөс бодлогоос бас санал зөвлөмж авч явах нь зүйтэй юм болов гэж. За шүүхийн үйл ажиллагаанд гарч байгаа одоо хүндрэлийг арилгах тал дээр ямар санал зөвлөмж боловсруулсан юм бэ гэхээр ерөнхийдөө харилцан уялдааг сайжруулах шаардлагатай юм болов. Тэгээд шүүгч нараас нь өөрсдөөс нь бас их санал авсан асуудал ерөн хөндөгцөн л доо шүүгч нар ч гэсэн бас нэг яг над дээрээс ирээд одоо манай байгууллагаас ч юм уу ирээд ингээд яавал дээр вэ гэсэн юм би лав хараагүй штэ сонсоогүй штэ гэж ингээд хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг шүүх байгууллага дотроо өөрсдөө ажиллаж байгаа албан хаагчдаас нь бас нэг тодорхой хэмжээний санал аваад хилцүүлэг хийгээд тэрийг ингэж цааш нь ажил болгож ивэл илүү их үр дүнтэй болох байх. Яагаад тэгэхээр яг ингээд судалгааны явцад бол шүүхийн захааны ажилтны шүүгч за тахар бол бүр юу ч мэдгүй. Одоо ингээд шүүхийн ингээд юун дээр шүүхийн шинтгэлийн талаар ингээд хамгийн шүүх рүү ороод хамгийн түрүүнд тулж байгаа хүн тахар болсон. Тэгээ ингээд ийм асуудалтай байна. Шүүхийн шинтгэлийн талаар та юу нь мэдгүй гэхээр гэл ингээд ерөөсөө тэгэхээр ийм болохоор ерөөсөө шүүх гэдэг байгууллагын харьяанд одоо долооноор үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг энэ шүүхийн шинтгэлийн талаар наазахын хүнд ороод ирэхэд нь хилээд өгдөг тийм дайны сургалт явуулах шаардлагатай байна л гэж бодож байна. За шүүхийн үйл ажиллагаатай холбоотой гэх юм бол ерөнхийдөө шүүхийн зардлыг бас их харж үзэх юм уу. Яа тэгэхээр аймагуудын тойргийн систем чиглүүлдэг зарим шүүхүүдийн төсвийг их таансан энэд асуудал гарснаас энэ богцын асуудал маш их хэрэгжижсэн. Богц дүүрдэг. Богц дүүрдгүүгээс болоод давж залдах шатны шүүхийн одоо хурлын тов зарлагддаг. Эсвэл дүүрэгүүгээс болоод нэг хүн байсан ч нэг өнгөлөгч дүүрэгүүг богц дүүрэгүүгээс болоод одоо хуулийн хугацаа хэтрээд давж залдах эрх нь байхгүй болсон. Энэ тохиолдлыг одоо хилээд нэмэр алгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ богцын асуудлыг бодвол ерөнхийдөө их гаргаж ирэх. Тэгэд бид нэр яг үнэхээр тэр шүүхийн төсвийг таснаас болоод энэ богц явахгүй болсон юм уу гэхтэл яг ингээд шүүхийн одоо тайланг харахаар тэр одоо нөгөө шуудангийн зардлын тэр нь бол огт хасагдаг байгаа байхгүй. Тэгээд тэгсэрнээсээ ягаад энэ ийм гажуудал явагдаад байгааг бас ингээд энэ төсөв хуваарлаж байгаа төсвийг боловсруулж байгаа тийм хүмүүс бас эргэж харах нь зүйтэй юм болов. Энэ төсөв танилцсанаас болоод бас нөгөө нэг түрүүн хэлсэн шийдсэн одоо нөгөө нэг нүүдэлэн одоо иргэдэд сургалт сурталчилгаа явуулах, шүүх хурал зохион байгуулах, нүүдэлэн шүүх инээдрийн ажиллагаа бодвол маш их хоцроглоод байна, цөөн болоод байна гэсэн энэ асуудлыг бас. За энэ түрүүн хэлсэндээ бас уйлдах багтаа энэ шүүхийн захиргааны ажилтнанд дахин албан хаагчдын ёс зүйг анхаарах хэрэгтэй юм болов ерөнхийдөө жоохон дээрөнгөө байстай. Тэгээд дээрэс нь мэдлэг мэдээллийн төвшөнд нь болон бас чанарт нь өөрчлөлт гаргах хэрэгцээтэй юм байна гэдэг тэмдэглэлд өрөөд байгаа л да. За ингээ анхаарал тавьсан байна.